янзтай. Миний бодлоор энэ өрөөнд байгаа итгэлээр улс үндэстэн өөрчлөгдөж чадах байх шүү. Амен. Янзтай. Метршгүй сургалтанд дахиад тавтай морилно. Бид 7 дугаар хичээл дээр ирлээ. Хичээлийн маань сэдэв нэгүслийн зэвсэг. Номын 9-10 дугаар бүлгээс үзэх учраас суугаад шууд хичээлд орох уу? Ийм мундаг дайчтай байх сайхан байна. Би та нарт Эфес 6-гийн 12 дугаар ишлэгийг уншиж өгмөр байна. Паул учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш. Харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид эрх мэдэл хүчнүүд тэнгэрлэг орших уйдах ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ гэжээ. Бурхны хүүхэд бүр байлдаж байна. Байлдаагүй бол өөрийгөө Бурхны хүүхэд гэж андуурсан энэ дэлхийн хүн юм аа. Жишээлбэл бид Гитлерийн Германд аж төрж байна гэж бодъё. Та герман хүн бол амар тайван аж төрнө. Зовох юмгүй. Зүгээр сайхан амьдрдгаар амьдрна. Харин та Израилийн удам еврей бол амар заяага үзэхгүй. Таныг нацистийн герман хүнээс тэс өөр амьдрал хүлээн. Наатай хамт байна уу? Сэргэлэн еврейчүүд нь өөрсдийгөө зэвсгэлсэн бол чадаагүй нэг нь концлагерт амиа алдаж байсан юм аа. Тэгвэл би танд нэг юм хэлье. Сатан болон түүний хамсаатнууд нь Гитлерээс хавьгүй дор юм. Хэрв та сатаны удам бол таныг онилохгүй. Та цаг үргэлж тулаанд бэлэн байх шаардлагагүй юм. Есүс өөрийнхөө үеийн шашны сүнслэг удирдагч нарт та нар энэ дэлхийх гэж хэлсэн юм. Илүү тодруулбал та нар диавол эцгээсээ гаралтай гэж хэлсэн байгаа. Тэд өөрсдийгөө Бурханд үйлчилж байна гэж бодож байсан ч үнэн дээр сатанд үйлчилж байсныг нь Есүс ил гаргажээ. Тэгэхээр таны аж төрж байгаа дэлхийн би дахиад хэлье, Бурханд хамаатай бүх юмстай дайсхандаг. Есүс энийг Иохан 15:19 дээр маш тодорхой хэлсэн. Та нар ертөнцийнх байсан бол ертөнц өөрийнхөөрөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг. Энэ мэдгдлийг зөөлрүүлэх арга байхгүй. Есүс та нар миний хүчраас дэлхий та нарыг үзэн ядна гэсэн. Бүрэн зэвсгэлсэн байхын өөр нэг тал нь өөртөөгөө зэвсгээ хэрэглэх чадвартай байх явдал юм аа. Бидний хэрэгэлдэг зэвсэг нь Илч Паулын 2 дугаар Коринтер хэлсэнчлэн энэ дэлхийн зэвсэг биш юм. Харин бат цайзуудыг нураах тэнгэрлэг хүчтэй зэвсгүүд юм аа. Тэнгэрлэг хүчий. Паул тэнгэрлэг хүчтэй зэвсэг гэхдээ юуны тухай хэлсэн бэ? Бурхны нэгүслийн тухай хэлсэн юм. Тэгэхээр бид Петрийн сургаалыг лавшруулж үзэх юм бол Бурхны бидний амьдралд өгсөн хүч нь үнэн дээр түүний нэгүслийн хэсэг болохыг харнаа. Илч Паул Тимотед иймд хүмүн Христ Есүстэй буй нэгүслэр зоригтой бай. Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов гэж хэлсэн байдаг юм аа. Тэгэхээр Паул Тимот минь Бурхны нэгүслийн дор баттай байгаарэ гэжээ. Хэрэг бид Америкт заагддаг нүглийн уучлал, Тэнгэрийн тасбар гэдэг өчүүхэн нэгүслэр амьдрах юм бол энэ нэгүсэл бидний хувьд ямар ч утгагүй болох юм аа. Харин нэгүсэл нь үнэндээ Бурхны хүч гэдгийг ойлгох юм бол Паул Бурхны хүч дотор хүчтэй бай гэж хэлснийг ойлгоно. Паул үүнийг л хэлсэн юм. Амен. Тэгэхээр одоо бид Петрийн захидлыг улам лавшруулан үзээд тэндээс Петрийн хэлсэн нэгэн гайхмар үннийг сурах болно. Тэгэхээр одоо бичээсээс маш их уншин шүү. Яагаад гэвэл бид эндээс авахуулаад дуслаа эдгээр бичээс дээр бүх анхаарлаа хандуулах болох юм аа. За тэгэхээр 1-р Петр 5:5-аас 12 дээр Петр залуусаа та нар мөн түнжлэн ахлагчдаа захирагд та бүгд бие биедээ даруй хандах байдлаар хувцсал. Учир нь Бурхан бардмыг эсэргүүцдэг. Харин даруйд нэгүсэл хүч өгдөг. Иймд Бурхны хүчрхэг мотрын дор өөрсдийгөө даруй байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө. Тэр та нар санаа тавьдаг учраас бүх зовлоо түүнд хай. Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай.
та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг. Харин та нар бат итгэлээрээ түүнийг эсэргүүц. Дэлхийд буй ахад дүү нар ч адилхан зовлон эдэлж байгааг та нар мэднэ. Христ дотор та нарыг өөрийн мөнх алдарт дуудсан бүх нэгүслийн хүч чадлын бурхан өөрөө төр зур зовсны чин дараа та нарыг төгс болгож баттгаж бэхжүүлэн байгуулах болно. Энэ нь бурханы жинхэнэ нэгүсэл хүч гэдгийг би та нарт гэрчилж сургамжлан бидний итгэмжит ах トゥ болох би тэгж үздэг Силванаар дамжуулан тавцхан бичлээ. Энэ нэгүсэлд бат зогс. Гайхмаар биш гэж юу? Петр та нар бурханы жинхэнэ нэгүсэл дотор зогсож байна гэжээ. 2000 жилийн дараа чуулган нэгүслийг нүглийн уучлал тэнгэрт оруулах тасалбар төдий болтол нь бууруулна гэдгийг ариун сүнс мэдж байсан гэдэгт би бараг итгэж байна. Мэдээж энэ үнэн мэдээж бурхан нэгүслээрээ бидний нүглийг уучлсан үнэхээр баярлалаа. Мөн мэдээж Есүс Христийн нэгүслээр л бурхан биднийг тэнгэрт оруулсанд нь үнэхээр их баярлалаа. Гэхдээ Петр та нар бурханы жинхэнэ нэгүсэл дотор зогсож байна гэж хэлсэн сонирн биш үү? Өөрөөр хэлбэл бурхан биднийг тулаанд хүчжүүлж байна. Амен. Тэгэхээр одоо бид Петрийн үгсийг өгүүлбэрээр нь задлж үзнэ. Тэгэхээр үнэхээр сонирхолтой болж ирнэ. Энэ хүртэл сонирхолтой байсан бол цаашаа бүр онц сонирхолтой болно гэж мэдээрэй. За тэгэхээр 5 6 дугаар ишлэлийг дахин уншия. Залуусаа та нар мөн түүнчлэн ахлагчдаа захирагт та бүгд бие биедээ даруй хандах байдлаар хувцал. Учир нь бурхан бардмыг эсэргүүцдэг харин дарууд нэгүсэл өгдөг. Иймд бурханы хүчрхэг мудрын дор өөрсдөө даруй байлга. Тэгвэл бурхан зохистой цаг та нарыг өргөмжлөнө. Петр бие биедээ захирагддаг хэлснийг тэмдэглээрэй. Өөрөөр хэлбэл нэгэн даалгавар дор ор гэж хэлжээ. Захирагдах гэдэг нь нэгэн даалгавар дор орох юм. Гэргийн минь үүнийг надтай хуваалцах үед энэ над маш том илчлэл болж ирсэн юм аа. Гэргийн минь үүнийг өөр нэгэн бурхны мундаг эмэгтэйгээс сурсан. Ийм янз янзын зан чанар хүч хүсэлтэй хүмүүс яаж үүнийг хийх вэ? Хариулт нь өөрийгөө даруй зангаар хувцасласнаар. Учир нь бурхан бардмыг эсэргүүцдэг. Бурханаар эсэргүүцэхдгийг хүсэхгүй ч бурхан дарууд нэгүслээ өгдөг юм аа. Тийм үү? Тэгвэл бид даруй хүн гэж хэн бэ? Бардам хүн гэж хэн болохыг асуух ёстой. Тийм биз дээ. Жинхэнэ даруй хүмүүс нь өөрийнхөө бодол, гаргалгаа, мэдрэмж, хүслээс дээгүүр бурханы үгэд итгэж найдаж дагдаг хүмүүс. Тэд өөрийнхөө биш, бурханы чадварт бүрэн найддаг гэсэн үг юм. Би Хабакук 2-ын 4-р ишлэлээс уншиж өгье. Бурхан харагтун бардам нэгний сэтгэл нь зөв бус байдаг юм. Харин зөвд хүн итгэлээрээ амьдрна гэсэн байна. Тэгэхээр энд бардамнал ба итгэлийг эсрэг тесрэг зүйл шиг хэлсэн байна. Бичээс даруй зан итгэлтэй харин бардамнал үл итгэлтэй хөтлөлцдөг гэж хэлжээ. Үүнийг дүрсэлж үзье л дээ. Израилийг Египтээс гарсны дараа бурхан Мосед Израилийн хөвгүүдэд миний өгөх гэж буй Канаануудыг тандуулахаар өөрсдөөсөө хүмүүсийг илгээ. Эцгүүдийнх нь овог бүрээс тэдний дунд удирдахч болох хүн бүрийг чи илгээх түн гэж хэлдэг. Тэгэд Мосегийн товилсон 12 удирдагч Канаанаар 40 хоног явдаг. Тэгэд эргэж ирээд 12 удирдагчийн 10 нь тэр жигтэйхэн даруй хүмүүс би жаах явуулж байна шүү. Эргэж ирээд тэр газар ч үнэхээр сайхан юм аа. Сүү балаарч халигсан юм. Энэ жимсийг л харчих. Гэхдээ тэр газарт үлэмж биетэй хүмүүс байна. Хотууд нь ч бас хэрмэн цайзтай юм. Цэргүүд нь ч гэж зут хүчтэй юм. Бөөнөөр нь хятдаг мундаг зэвсэгтэй юм. Нэгдэг танкууд ч байна. Гэтэл бид гэж саяхан чөлөөлөгдсөн хэдэн боол шүү дээ. Тэдний чих чийдэж хүрэхгүй. Тэрний оронд эхнэрүүд хамгаалъя. Үр хүүхдээ хамгаалъя. Тэр газрыг авна гэж ярилтгүй гэжээ. Тэгсэн чинь Калеб тэргүүтээ 2 бардам тагнуул. Тэр даруй өөдөөс нь босоод та нар чи юугаа донгосон вэ? Тэд бол бидний эдэш. Бид яваад эзлэх ёстой. Бурхан бидэнд өгч байна штэ гэсэн. Ард түмэн 2 тал болсон эрчүүдийн дунд самуурсан. Гэхдээ удирдагч нарын дийлэнх хувь нь улайрсан галзуу биш, харин наантай цаантай ухаалаг даруй байгаад олон түмэн баярлжээ. Тэдний зөвхөн 2 нь ар гэрээ боддоггүй өөртөө ирдэж бардсан байгаад баярлсан юм а. Тэгээд 3 сая еврейчүүд ухаалаг сайн удирдагч нартай байгаадаа ууж ирсэн юм а. Гэхдээ хамгийн гайхмаар нь юу гэж? Бурхан хөндлөнгөөс нь орж ирээд энэ ард түмэн хэр удаа намайг хэлэгнүүлэх вэ? Тэдний дунд миний бүтээсэн бүх тэмдэг байсаар байхад тэд надад итгэхгүй хэр удаан байх юм бэ гэсэн. Хүмүүст даруй сонсогдож байсан нь үнэндээ даруй зан огт биш байжээ.
Үнэн дээр тэдний итгэлгүй байдал нь бардамж байжээ. Яагаад тэрв? Яагаад гэвэл тэр хүмүүс өөрсдийнхөө хүчин чадал дээр тулгуурласан тооцоо гаргасан бол Калеб, Йошуа хоёр дайсны хажуу тэдний бурхан ямар том болохыг харж цэвэр бурханы нэгүсэлд найдсан юм аа. Тэгээд энэ хоёр өрөөгцөн бол бусад 10 нь хараагдсан. Тэгэхээр тэдгээр өдөрдөгч нарын хэн жинхэнэ даруй, хэн жинхэнэ бардан байж жинхэнэ даруй хүн л итгэлтэй байна. Яагаад гэвэл та тухайн байдлаар туулж гарахын тулд өөрийнхөө биш, бурханы нэгүсэлд бүрэн найднаа. Өөрийнхөө биш, бурханы нэгүсэлд. 10 туршул илгээсэн бол давшаад тэр газрыг авах л байсан шүү дээ. Тэд хүний гаргалгаандаа биш, эзний үгэд захирагдах байсан. Тэгэд нэгэн даалгавар дор бие биедээ захирагдах байсан юм аа. Петр бие биедээ захирагдаж хэлэхдээ үүнийг л хэлсэн юм шүү дээ. Петр мэлийг айдал уламжлал дор юм уу, хүлээс дор хүлцэнгүй суугаад байхыг хэлээгүй юм. Харин бултаараа эзний үгдээр орж эзний үгэд итгэх гэсэн. Амен уу? Харин нэгэнт тулаанд орсон бол гадны хүн Израиль өөрийнхөө л хүчээр байлдаад байгаа мэт харагдаж болох ч би нэг зүйл хэлье. Заримдаа бурхны нэгүсэл дор хөдөлж байхад яг өөрийнхөө хүчээр хөдлөд байгаа мэт санагддаг шүү дээ. Манай Тейлорыг гүйж байгааг харсан хүмүүс түүний өдөөс хамгаалт хийх хэрэгтэй болдог. Хотын лигийн өөр багуу Тейлорыг зогсоох гэж ямар хамгаалт хийдэг гэж тэд бөөх тэр хүч аргагүй чадвартай юм аа гэж боддог гэдгийг би мэдэж байгаа. Гэхдээ үнэндээ Тейлорын дээрх бурхны нэгүсэл түүнийг сум шиг хурдан шонхор шиг шалмгаа болгодог юм аа. Наадтай хамт байна уу? Жишээлбэл бурхны нэгүсэл Самсон дээр илэрхий байсан. Наадтай хамт байна уу? Амен. Даруй байхын тулд өөрийнхөө биш, бурхны хоёрыг дуулгыг өмс. Петр, би түүний энэ үгийг давтмаар байна. Петр, та бүхэн даруй байдлаар хувцсал. Тэнхүү бурхны хүчрхэг мутар дор өөрсдийгөө даруусгах гэсэн. Бурхны мутар гэдэг нь бурхны чадвар юм. Түүний хүч, түүний чадал. Энэ бол бурхны хоёрыг дуулга. Үүнийг яаж ойлгох вэ? Бурхны үгийг хүний юм уу өөрийн туршлагаар тайлбарлаж болохгүй гэсэн үг юм. Ямар ч шалтгаан логикос үл хамааран итгэх ёстой. Амен. Тэгэд түүний үгээр туршилгаа өдөрдөн гэсэн үг юм аа. Хэдэн зуун жилийн турш Израилийн хүүхдүүдийг туршилга нь өдөрдөжээ. Тэд өөртөө агтсан хүчрхэг цэргүүдээс өөрийгөө хамгаалж чаддаггүйг харсан юм аа. Тэд ийм туршилгаар 400 жил явсан. Египт тэднийг даралсан. Боол тэнд чөлөөлөгдөхийн төлөө юу ч хийж чадахгүй байсан. Гагцхүү бурхан чөлөөлсөн. Бурхан тэднийг хүчрхэг мутраараа сүр жавхсантайгаар чөлөөлсөн гэж Библи хэлсэн. Гэтэл 13:9-дэр Мосе хүчит мутраараа эзэн чамайг Египтээс гаргасан билээ гэдэг. Гэтэл бичээс бас тэд төдөлгүй бурханы үйлсийг мартсан гэжээ. Төдөлгүй шүү. 2 сарын дотор мартсан. Тэд өөрсдийг нь чөлөөлөгч бурханы мутраас зуурхын оронд олон жилийн боолчлынхаа туршлагаас зуурсан. Египтийг сөөрүүлсэн тэр л хүчит мутар Канааны цэргүүдийг ялхал байсан юм. Гэтэл Канаан нь Египтийн дэргэд юу ч биш байсан. Тэгвэл бид ингэдэггүй гэж юу? Бид харанхуйн хүчний боолууд нь байсан шүү дээ. Гэм нүглийнхээ боолууд байсан. Суурч үхэх ялтай байсан ч бурхан ирж биднийг аварсан. Биднийг нүгэлтэн байхад Христ бидний төлөө үхэж, биднийг харанхуйн хүчнээс суллаж, бурхан биднийг хайртай хүүгийнхээ хаанчлалд оруулсан. Энэ бол дайны дэлхийд байж болох хамгийн авгай гайхамшиг. Бурхан бидний төлөө ийм ажил хийсэн бол одоо биднийг бие рүү маань довтолж байгаа өвчин, эмгэг, санхүүгийн цэц ухааны гажигдлаас чөлөөлж чадахгүй гэж юу? Яагаад гэвэл эдгээр нь биднийг чөлөөлөх гэж Бурханы ялсан сатааны баазын дэргэд юу ч биш гэдэгт итгээрэй. Амен. Даруй байдлыг хүмүүс сул дорой, бүрэг ном,
унжигар байдалтай эндүрдэг нь харамсалтай. Энэ бол даруй байдал биш. Амен. Үнэн дээр Библийн жинхэнэ даруй гэсэн хүмүүсийг ихэнхдээ л бид бардам сагсуу гэж үздэг. 16 настай Давидыг харъя. Түүний 3 том ах нь дайнд явжээ. Гэтэл аав нь Давидэд миний хүү яваад ах нараа эргээд жаалжуул юм хүргэж өгөөд эргэдэг. Тэгээд Давид ирээд мах цагаан идэ багаж хэрэгсэл зэрэг авчирсан юмсаа тавьчихад ах нартайгаа уулзахаар иртэл цэргүүд нь нэг л тийм хачин янзтай угтдаг. Тодруулбал бүгдээрээ хадны ард бүгчгсэн бэмбэгнэж байдаг. Давид хамгийн том ахаа хараад дараа нь бусдыг хараад тэгэд аврах Филистийн цэргийг хараад тэр хөвч хөндүүлээгүй Филистийн хин юм бэ гэдэг. Яг ингэж хэлэх үед нь ах нар нь дүүгээ төвөгшөөж ууган ах нь би чиний зүрхэн дэх бардамнал их санааг мэднэ гэдэг. Энэ бол 1-р Самуэль 17:28. ТV Библиэлд ухаантай царайлсан амьтан гэдэг бол NIV дээр чамайг ямар их зантай болохыг чинь мэднэ гэдэг. Тэгэхээр Элиаб Давидыг их зантай бардам гэж үздэг нь тодорхой байна. Гэхдээ яг хэн бардам байв? Үүний өмнөх бүлэгт Бурхны зүнч Исегийн дэрээд танай хөвгүүдийн дунд хаан байна гэдэг. Тэнгүүт Исе шууд л Элиабыг гаргаж ирдэг. Аргагүй шүү дээ. 180 см өндөр, 120 кг жинтэй, 4% өөхтэй, Нотр-Дамын найруулсан итгэлийн багийн ахлагч түүнээс өөр хэн байх юм бэ? Гэтэл Бурхан Самуэльд би түүнийг үл тоо гэдэг. Бурхан хүнийг нэгэн шалтгаанаар эсэргүүцдэг. Бардам зангаас болж, бардам нэг нь үнэндээ Давид биш, Элиаб өөрөө байжээ. Тэгэхээр асуудлыг харж байна уу? Элиаб өөрийнхөө хүчин чадлаар үлэмж биетэнг яаж ялхаа бодсон бол Давид Бурханы нэгүүлсэл тулгуурлан тооцоолжээ. Давид тэр үлэмж биетэнг Бурханы хэмжүүрээр хэмжээд найзаа чи юу ч биш. Би чам дээр өөрийнхөө биш, Бурханыхаа нэгүслэр, Бурханыхаа чадвараар ирж байна гэсэн. Тэгэхээр Давид бардам хэмээн яллагдсан бол Бурхан түүнийг миний зүрхний араас явдаг хүн гэсэн. Харин Элиаб өөрөө дүүгээ ялалсан шигэ бардам байсан учраас Бурханаар эсэргүүцэгдэж гологдсон юм. Бэж та нарын аменэс чанга номлож байна шүү. Даруй байдлыг бид ямар буруу ойлгож явдгийг би илүү лав дүрсэлж өгье. Тооллого 12-ын 3 дугаар ишлэлийг харах юм бол би эндээс уншиж өгье л дөө. Мосе гэгч хүн газрын хөрсөн дээр хинээс жилүүгээр маш даруй нэгэн байлаа гэдэг. Пөөх, ямар аймаар мэдэгдэл вэ? Таны талаар ингэж бичсэн бол ямар дог вэ? Газрын хөрсөн дээр хамгийн даруй эрэхтэй, газрын хөрсөн дээр хамгийн даруй эмэгтэй хүн таны тухай ингэж хэлбэлж ёстой дог. Гэхдээ бид өөрийнхөө талаар хизээч ингэж ярихгүй. Тэгвэл нэг юм асууя. Тооллого номыг хэн бичлээ? Мосе. Үнэхээр энэ даруй хүн л өөрийгөө газар дээрх хамгийн даруй хүн гэж бичих байх. Тийм үү? Амен. Номлогч энэ дээр гараад цуулганыхаа өмнө залуусаа би үнэн даруй хүн яаж ийм даруй болохыг яруу тодор заагаад өгье гэвэл яах вэ? Би чоолоод хөөгд гаргана үсттэй. Тэгвэл Есүс өөрийнхөө тухай яг ингэж хэлсэн байдаг. Есүс зүдэд зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үрсэн бүгдээ над дээр ир надаас сур би дөлгөөн зүрхэндээ даруй гэсэн. Юу гэж ийн даруй байдлыг би зааж чадна гэсэн. Тэгэхээр бид үнэндээ мэддэггүй байгаа биз? Дайсан үүнийг тийм шашинлаг болгочихсон нэг харамсалтай. Библи биднийг даруй байдлаар хувцас гэсэн. Тэгвэл байгаа үгүйг нь мэдэхгүй зүйлээр бид яаж хувцаслах вүлээ? Надтай хамт байна уу? Би өнөөдөр албаар энэ хувцсыг өмссөн юм. Сонгож өмссөн. Тэгэхээр даруй байдлаар хувцаслах гэж байгаа бол даруй байдал гэж юу гэдгийг мэдэх хэрэгтэй. Амен. Даруй байдал биднийг метршгүй болгодог. Бүгдээрээ метршгүй гэж хэлээрэй. Колосей 2:18 дээр хуурамч даруй байдалд таашаал авдаг. Хэн ч шагналыг чинь бүү булаа гэдэг. Дээрх жишээнд хуурамч даруй байдлыг дүрсэлжээ. Энэ нь гаднаасаа цэц ухаан шиг харагдаж Христ доторх шагналыг чинь хулгайлдаг. Ингэж л хүмүүс хувь тавилангаа алддаг. Үнийг мэдхүү. Надтай хамт байна уу? 3 сая хүн хувь тавилангаа алдсан. Нэг удирдагч надаас Жон чи 3 сая хүнд номлохыг сонгох уу эсвэл 12 удирдагчид номлохыг сонгох уу гэж асууж билээ. Би 3 сая хүн л гэж хариулсан. Тэгтэл тэр энэ чинь мэргийн явдал биш ээ. 12 удирдагчаас болж 3 сая хүн хувь тавилангаа алдсан шүү дээ. 3 сая хүнд номлосноос 12 удирдагчаа зөв сураг гэж хэлж билээ. Ухаантай үг шүү.
Бид удирдахч байхаар дуудагдсан, нөлөөлөгч байхаар дуудагдсан. Тэгэд яаж удирдах вэ? Даруй байдлаар хувцаслаад Бурхны хүчрхэн мутар дор орж байна уу? Эсвэл даруй царайлчхаад өөрийнхөө хүчээр зүтгэж байна уу? Паул цааш нь Бурхны үгээс гадуурх бидний өөрийн санаа, төлөвлөгөө юм уу чиглүүлэг нь өөрсдийн бий болгосон шашны үзэгдэл болоод хуурамч даруй байдал мөн биеийг зовоох байдлаар мэрэгэн ухаан мэт үзэгдэвч үүнд махбодын хүслийн эсрэг ямар ч нэмэр үгүй гэсэн. Энэ Колосай 2:23. Бид ялан дийлэх хувь тавилантай. Бичээс биднийг байлдан дагуулагчаас ч илүү гисэн. Калеб Йошуагийн үеийнхэн байлдан дагуулагч болох ёстой байсан. Элиаб Давидыг ирэхээс ч өмнө Голиатын бодиг хөдлөд хайчих ёстой байсан юм. Гэхдээ хуурамч даруй зан нь түүний хүч, амлалт, үр жимс, амьдрал захирах эрх тэгээд эцэстээ шагналыг нь хулгайлсан юм. Мөнхийн шагналыг нь. Тиймээс л Паул биднийг хатуу ятгсан. Өөр хоорондоо нэг санаатай байцгаа ухаан бодолтой ч бүү ихрэх харин төлөв даруй байхыг эрхэмл өөрөө өөрийгөө ухаалаг бүү болго гэж гайхмаар байгаа биз? Даруй оюухан өөрөөрөө цэцрэгдэггүй. Нэг удаа олон улсын нэгэн алдартай сэтгүүл манай ажил руу залгаад тодорхой нэг нийтлэлийн талаар миний санал бодлыг сонсохыг хүссэн юм аа. Бид Христийн бие доторх хэд хэдэн удирдагчтай уулзсан. Тиймээс одоо Джоны санал бодлыг сонсомоор байна гэдэл. Харин би туслахтаа юу гэж энэ талаар ядаж ганц өдөр бодох хугацаа өгөөч гэж тэдэнд хэлээч гэж хариулсан юм. Энэ асуудал над үнэхээр яршиг болсон л доо. Яг л самбрыг хумсараа зороод байгаа юм шиг яаж жихардаг байсныг санаж байна уу? Миний сүнсэнд яг л тийм зүйл болсон. Тэгээд юу гэж би тэр өрөө хараад Лизаг ингэсгээ арилгаж байхад нь энэ талаар жаахан яриад орондоо орохдоо "Ёстой ядаргаатай юм а" гэж хэлсэн. Харин өглөөн сэрээд орноосоо босдод гинэт ухаарсан. Бурхан минь баярлалаа. Ариун сүнс минь би танд ямар их талархаж байна. Тэр над туслаагүй бол би ёстой холион бантан хийх байсан. Тэгээд би Лиза дээр очиод Лиза би ойлголоо гэдэл хэлсэн. Тэгэд би ер нь өөрийнхөө санааг хэлж байх хэн юм бэ? Би чинь Бурхны элчин сайд. Библи биднийг элчин сайдууд гэдэг. Сайд хүн аль нэг улсад суухдаа өөрийнхөө санаа бодлыг хэлдэггүй. Тэгэх зэрэхгүй. Сайд хүн хааныхаа үгийг л хэлхийн тулд тэнд байгаа. Тиймээс өөрийнхөө санаа бодлыг хэлэх нь маш бардам явдал болно. Тэр сэтгүүл чинь надтай Христийн төлөөлөгчийн миний хувьд уулзж байгаа үстэй. Би чинь Христийн элчин сайд. Тэгэхээр өөрийнхөө саналыг хэлэх би хэн бэ гэдэл ярьсан. Тэгээд л туслахтаа татгалз. Би тийм юм хийхгүй гэж хэлсэн. Тэгээд энэ явдал надад үйлчлэлээ дөнгөж эхэлж байсан үеийг минь сануулсан юм аа. Бид аялан үйлчлэлээ эхлээд 4 жил болж байсан баг. Бид Honda Civic-тэй суугаад Америкийн зүүн эргээр доошоо дэше аялдаг байлаа. Арын суудалд айдсан Австон хоёроо суулгаж аваад л завсар зайгаар нь дээшээ чихэж аваад л бүх хуурцэг номон суудлын хооронд хоёр хайрцагт багтдаг байлаа. Манай дайрал элигээ хөштөрж хоолох байсан биз. Тэгээд дээшээ доошоо дахиад л чуулгануудад номлоод л Лиза бид хоёр ямар ч жижиг чуулганд очисон шин зүрхээрээ номлодог байсан юм аа. Бид бүх хүчээрээ хөдөлмөрлөдөг байсан. Пастора би шурагчж унтлаа ажилдаг байсан. Гэхдээ би итгэмжтэй байсан. Яг л 10,000 хүнд номлож байгаа юм шиг бүх хүчээрээ номлодог байлаа. Тэгээд би үндэстнүүдэд хүрэх дуудлагатай гэж байн гудагдана. Тэгтэл нэг өдөр Флоридад нэгэн бөглүүдүү газар залбирч байтал эзэн надтай ярьсан юм. Хүүмэн чи надад итгэмжтэй байлаа гэж хэлсэн. Би чамайг жижиг чуулганд явуулахад чи итгэмжтэй байлаа. Тэр жижиг чуулганууд нэг их нэр нөлөө байхгүй чуулганууд. Ингээд хэлчихвэл яадаг болоо. Зарим жижиг чуулган нийгэмдээ асар их нөлөө үзүүлдэг. Гэтэл нийгэмдээ ямар ч нөлөөгүй том чуулганууд ч бий. Зүгээр л цуглардаг газар. Ойлгож байна уу? Тэгэхээр миний очиж байсан тэр чуулганууд дийлэнх нь одоо байхгүй болсон. Гэхдээ ямар ч байсан би тэр үед нийгэмдээ нэг их нөлөөгүй чуулгануудад заадаг байлаа. Гэтэл эзэн надад би чамайг шалгасан. Харин чи цөлд надад итгэмжтэй байлаа. Тиймээс одооноос би чамайг чиний хамгийн галзуу төсөөллөөс ч дээгүр ерөөнө. Одоо би чамайг нэр нөлөөтэй чуулганууд руу явуулна. Чи нийгэмдээ ч орчиндоо ч маш том нөлөө авчирдаг газруудад очиж заах болно. Түүнчлэн би чамд чиний төсөөлөөч үгүй санхүүгийн ёроолыг хүртэн гэдэл маш олон ёроолийн үг хэлсэн учраас би ч уулга алдаад л суугаад л сонсоод л байсан. Нүдам орой дээр гараад л бурхан надтай ярьж байна шүү дээ. Тэгтэл бурхан надад энэ бүх ёроолийн үгийнхээ дараа гэхдээ чамд шалгалт ирнэ гэсэн. Тэгэнгүүт нь би гихчгэл болсон. Бурхан чи ингэтлээ өрөөгдсөн үедээ ч эндрийн ар зогсож байхдаа өгүүрийнхээ төлөө надад найдах уу эсвэл өөрийнхөө санаа бодлыг ярьдаг болж эхэлэх үү?
Чи санхүүгийнхээ төлөө надад найдсаар байх уу? Санхүүгээ хэрхэн зарцуулах тал дээр надаас асуусаар байх уу? Эсвэл мөнгөтэй болчихсоо одоо зарцуулцгаая гэх үү? Өөрийнхөө хүсэл дээр тулгуурлан шийдвэр гаргаж эхлэх үү? Эсвэл над руу харсаар байх уу гэж хэлсэн юм. Би ч гэртээ ирээд гэргийдээ бүгдийг нь ярьлаа. Тэгсэн эхнэр маань над руу том харсан. Их том харсан. Манай Лизагийн нэг гайхамшигтай тал бол тэр Бурханаас эмээдэг. Тиймээс л дэлхий даяар аялж байсан ч би айж эмээдэггүй. Яагаад? Би түнд бүрэн найддаг. Яагаад гэвэл тэр маань Бурханаас эмээдэг. Тиймээс би гэртээ Лизадаа ярьлаа. Тэгээд бид гал тогоондоо сууж байтал Лиза над руу харснаа. "Жон, чи над Бурханы эхний үгийг хэлэхэд би босоод гал тогоондоо бүжмээр болсон. Харин хоёр дахь үгийг сонсоод нүрээрээ хөсөр унмаар боллоо" гэж хэлснийг би хэзэж мартахгүй. Тэгэхэр нь би түнд "Лиза минь, Бурханаас эмээдэг учраас яг л ингэж санагдах ёстой" гэж хэлсэн юм. Бурхан биднийг маш их ерөөдөг. Гэхдээ эзэн надад ингэж хэлсэн. "Жон, миний хүүхдүүд хоёр тал дээр шалгагддаг. Цөлд болон баялагт. Тэгээд дийлэнх нь цөлийн шалгалттай ундаггүй. Цөлд бүгдээр л надад бүх зүйлийнхээ төлөө найддаг. Харин тэдний дийлэнх нь баялагт ундаг" гэж хэлсэн юм. Бардамнал маш зайлтай. Энэ бол хүмүүсийг сайн дуусгахад нь саадуулдаг харанхуй маш сайн зэвсэг. Бардам хүмүүс сохордог. Сохордог гэж хэлнэ үү? Тэд дайснаа урдаас харж чаддаггүй. Тэгээд нуруунаасаа цохиулдаг. Бүх юм алдчихад "би мдээгүй штэ" гэж халаглаж байгаа хүнийг харсан уу? Энэ нэг шалтгаантай. Бурханы зэвсгийг харах юм бол бүгд урдаас хамгаалдаг байгаа. Цээжвч, итгэлийн бамбай, зэвсэг гэдэл бүгд урдаас хамгаалах зориулалтай. Тэгвэл бидний нурууг юу хамгаалдаг вэ? Исая 58 дээр эзний алдар чиний арын хамгаалалт болно гэжээ. Гэхдээ Бурхан "би алдраа хинтээ ч хуваалцахгүй" гэдэг. Тиймээс бид бардамнахта нурууныхаа хамгаалалтыг алдаж нүцгэрдэг. Өрсөлдөгчөө нуруунаас нь цохих шиг амархан тийм юм байхгүй. Биднийг бардам зан гаргах үед яг л ийм юм тохиолддог. Наадтай хамт байна уу? Байна уу гэсэн шүү. Бид санаа бодлоо Бурханы санаа бодлоос дээр тавихдаа нурууны хамгаалтаа алдаж араасаа нүцгэрдэг. Бид бардамнал ба даруй байдлыг яаж андуу ташаа ойлгодог болсныг бодохоор хамаг бие маань салгалах шиг болдог. Хосея 4:6 дээр Бурхан "миний хүмүүс мэдлэггүйгээс бол суурьсан" гэдэг. Тэгвэл бидний хэд маань тоомжиргүй зангаасаа бол суурьч байгаа болоо. Элиаб Давидын даруй чанарыг бардам зан гэж андуурсан бол 10 туршул болон Израиль Калеб Ишуа хоёрын даруй занг бардамл гэж үзсэн бол бид яаж байгаа бол үүнийг холын аян замтай зүйрлэж болно. Та явган аяллаар явна. Тэгээд явсаар хүнийг шархтуулж алж мэдих хорт могой, маш аимшигтай хорт могой, зэрлэг амьтдтай, зэрлэг байгальтай газарт хурж иржээ. Тэгтэл та мэдэхгүй учраас тэнд буудлахаар шийднэ. Тэгэд хоол идэх биш, өөрөө хоол болж дуусна. Та тэр газарт юугаг тоогоогүй. Лиза бид хоёр нэг удаа Африкийн сафарид амарсан юм л да. Бид хоёрын хязээч марташгүй сайхан амралтын нэг байсан юм аа. Тэр сафарид очоод арслан бар үзээд л манай Лиза арсланг илж үзвэрэн гэдэл би үнийг сонсоод нүд орой дээр гарсан л да. Арслан манай Land Rover төхөж ирмэгс Лиза гараа явуулаад л харин би "чи тэгээд үзээрэй" гэдэл. Лиза эрслэн гэлээ "сайн уу? Эрслэн минь би чиний эгч байна" гэж хэлхийг хүссэн байх. Харин би "за хонгор минь тэгээд хэрэггүй байхаа" гэдэл. Лиза маань эрслэнгийн хобби тоолдоо. Лиза маань энэ тухай маш мундаг номч бичсэн байдаг. Та нар уншаарай. Мундаг ном шүү. Тэгээд Лиза бид хоёр тэр сафарагийн зоогийн газарт орлоо. Тэр бол 5 одтой зочид буудал. Африкийн пасторууд биднийг тэнд амраасан юм. Тэр миний хамгийн мартагдашгүй амралтын нэг байсан баха. Тэгээд бид тэнд өөрийн гэсэн урцанд байрлсан юм. Зочид нь бүгд урцанд байрладаг. Манай урцал гэхэд 130 м квадрат талбайтай. Тэгээд хоолны газартаа тэд Африк маягийн маш том түүдэг асаагаад л хүний санаанд оромгүй хоолнууд хийгээд л. Гэхдээ эхний шөнө нь шууд агнсан шинэ гөрөөсний махаар хийсэн хоолны дараа
бид урц руугаа алхсан юм. Би хүмүүсийн гэцийг хорж игнуулж байх шиг байна л да. Харин манай урс нэлээд зайтай. Тэгэд бидэнд газаршилсан гарч идэнтэй рейнжер бидэн лүү хараад шөн урцнаасаа гарч ерөөсөө болохгүй шүү гэдгийг анхааруулсан юм аа. Хөдөж дагуулаагүй гарч болохгүй. Яагаад гэвэл энд хашаа байхгүй. Энэ аюултай зэрлэг амьтад чинь шөнийн анчид шүү дээ. Шүн хоол идэх гэж гараад өөрөө хоол болчихно гэж хэлсэн юм. Тэгэд би нар мандаж хөдөж маань хаалаг тогшхоосноос би хамраас цохиулахгүй гэж бодсноо санаж байна. Юу гэж би болзошгүй явдлын талаар мэдлэгтэй болсон. Ойлгож байна уу? Хүмүүс бардам зан гэж юу болохыг мэдэхгүй байхыг эсвэл дутуу дүлмэг мэдлэгтэй байхыг яг зэрлэг цөлд юу ч мэдэхгүй ангайж яваад араатны идэж болохтой зүйрлэж болно. Даруй байдлаар хувцаслах нь маш чухал юм. Харин хувцаслахын тулд даруй байдал гэж юу болохыг мэдэх хэрэгтэй. Та энэ хичээлээр даруй байдлаар хувцаслсан гэж найдаж байна. Тиймээс дараагийн хичээлээр уулзъя.